битээний гачин сонин зохиол яриа дээ мэдээ. За 6 саналын хүрээнд нэгдсэн чуулганаас байнга ороо руу буцаасан байгаа. Энэ чиглүүлж буцаагдсан байгаа. За нэгдүгээр асуулт шинжлэх ухааны технологийн сангийн зарлыг хувьчилж бууруулах байх талаар асуулт орж ирсэн байгаа. За засгийн газрын нөөц сангийн зарлыг 12.7 шин 15.6 тэрбумаар бууруулах үнэтэй холбоотой хөрөнгийн зарлын мөнгө дүнгээр нэмэгдүүлэх гэсэн санал орж ирсэн байгаа. За бүсчсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын төсөл арга хэмжээг гисэн төсөл арга хэмжээг тус бүрээр зардлах гэдэг хавсралтаар оржсон байгаа. Хавсралт 2 дээр бүгдээр нэмэгдсэн байгаа. За хөгжлийн бодлогын баримт бичиг тусгагдсан арга хэмжээг хэрэгжүүлэхтэй холбоотой 179 тэрбум гэдэг асуудал нэр байршил зэргээр нь техникийн засвар хийх гэдэг. За нийтдээ 2026 оны төсвийн хөрөнгө оруулалт гадаадын зээл ашиглалтаа нийлээд 8 их найдварны хөрөнгийн зардал байгаа гэсэн. 179 тэрбум гэдэг нь үндсэндээ 3% хүрэхгүй 3.6% байгаа. За тийм учраас өмнө бас 76 гишүүнтэй байхад 8 Ардс намын гишүүн байхад нийт хөрөнгө оруулалтын зарлын 10%-ийг Ардс намын гишүүдээс санд оруулж дэмжүүлж ирсэн юм билээ. За тэгээд Ардс намын төсөв гэж байхгүй, Ардын намын төсөв гэж байхгүй. Энэ бол улсын төсөв байна. За чуулган нэгдсэн уралдаан дээр баясгалан гишүүний гаргасан санал дэмжигдсэн байдаг. Одоо энэ хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй холбоотой санал дэмжигдсэн байдаг. Тэр бол одоо Ардс намын төсөв гэж үзэх юм уу, улсын төсөв гэж үзэх юм уу? Эсвэл Ардын намын төсөв гэж үзэх юм уу? Тийм байдгүй маа. Тийм учраас энэ 179-тэй холбоотой асуудлаар тэр техникийн засваруудыг хийгээд энэ хавсралт 2-д орсон байгаа. За төсвийн байнга орооны дэмжигдсэн саналын төсвийн тэнцэл нөлөөлөхгүй зохицуултын саналын 2.15 дахь хэсэгт за шинжлэх ухааны академийн хүрээлэнгүүдийн лабораторийн багаж тоног төхөөрөмж гэсэн одоо төслөөс буулгаж зохицуулт хийснийг төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний техник эдийн засгийн үндэслэл зураг төсөв зөвлөх үйлчлэгээ гэж өөрчлөгдсөн байгаа. За тэгээд мөн чуулганы дэгийн хууль зөрчилдөгдсөн санд хураалтыг дахин хураах асуудал өнөөдрийн байнга ороор шийдэх нэ энэ санал